Сайн байцгаана уу эрхэм сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн зэрэгэлдээ ертөнцийн шинэ дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За дугаараа эхлүүлэхийн өмнө нэг гоё мэдээлэл. За YouTube хуудасаа нэгээд нэг сар гаруул болж байна. Энэ хооронд хэдүүлээ одоо баг 9000 гуулаа болжээ. Баяр хүргэе. За нэг талдаа болоолоос нөгөө талдаа энэ хүмүүсийн баг 70% нь ямар нэгэн байдлаар лайк дардгүйгээр нэвтрүүлгээ сонсдгийм билээ шүү. Тэгэхээр энийхээ хөдөлмөрийг үнэлээд лайка дараад өгөөрэй. Баярлалаа. Их нэртэйгээ нөхцөн залууг хорлох гээд гэрт нь байсан гэмгүү 6 хүнийг галтан шатаажээ. Галаар надах аюултай гэсэн үг бий. Нэрээч амьдралыг тэтгэх шидтэй энэ зүйл амьд амьтанд гай тарьсан нь элбэг. Ялангуяа түүнийг өхлийн зэвсэг болгон ашигласан тохиолдолд хүн төрлөختөн хуугаараа суурчж мэднэ. Жишээ нь манай улсад бусдаас ус хонзонгоо авахын тулд галыг ашиглаж олон хүнийг шатааж алсан хэрэг нэг биш удаа гарч байсныг та бид мэднэ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн уус салсан ихнэрээ харцсан алтан цоож гэхээр нэгэн айлын хөгшин залуу 4 хүнийг гэрийнх нь гаднаас галдаж хөнөөсөн билээ. Харин энэ удаа түүнтэй яг адилхан нэгэн хэргийн тухай өгүүлэхээр шийдлээ. Онцлог нь энэ хэрэг соц нийгмийн үед гарсан юм. 1980 оны 11 сард толгойтын эцсийн нэгэн гудамжинд Баатрих гэдэг гай шатаж дотор нь унтаж байсан 6 хүн хормын дотор үнс нуран болжээ. Энэ тухай сонссон болгон халаглан харамсжээ. Харин мэргэжлийн хүмүүс гал хэрхэн юунаас болж гарав гэдгийг шалгаж үзтэл хэн нэгэн хорон санаатан гаднаас нь гал тавьсан болох нь тогтоогдсон байна. Гэвчийн найлынхандаа ус хонцон тойж гэдэг юм уу? Ер нь тэр болов уу гэд сэчгэлдэхэр хүн олдохгүй байсан учраас энэ ноцтой хэргийн учиг тайлагдахгүй нэлээд уджээ. Цаг хугацаа улиран өнгөрхийн хэрээр энэ хэрэг бүдгэрэн мартагдж байсан ч 1984 оны 4 сард гавьяат хуульч дамданд орж Ахмад шагдар хорлоо. Эрүүгийн төлөөлөгч хуйг нар энэ хэргийг хамтран илрүүлэхээр шаргуу ажиллаж эхэлсэн байна. Тэд 5 дахь цэргийн материалтай нэг бүрчлэн танилцсны эцэст энэ хэрэг дээр өмнө нь ажиллаж байсан хүмүүс зарим нэг зүйлийг орт тас шалгаагүй. Ялангуяа гэрч нарын мэдүүлгийг нэг их оошоогоогүй ноцтой алдаа гаргасныг анзаарсан байна. Ингээд шалгалтыг дахин шинжилэн явуулж эхэлсэн бөгөөд Баатрийн гэр шатах үед ойр хавьд нь байж харсан, үдсэн гэрч нартай дахин уулзаж байцаалт авахар болж. Зарим үед олон хоног сарын дараа гэрчийг дахин байцаах нь чухал ач холбогдол өгдөг аж. Учир нь хэрэг эд халуун байх үед зарим гэрч айд сандраад ч юм уу эргээд олигтой юм хэлж чаддгүй. Мэдэж байгаа юм нуух тохиолдол их гардаг. Харин хэдэн жилийн дараа ч юм уу хэсэг хугацааны дараа эргүүлэн асуухад ил цагаан ярих тохиолдол их байдаг байна. Яг энэ тактикийг сонгож авсан цагдаа нар шатсан гэрийн арын гудамжинд амьдарч байсан. Галын дуудлагыг хамгийн түрүүнд өгсөн иргэн имээс эрчим мэдүүлэг авбал тэрээр би өдөр болгон оёдлын үйлдвэрт ажилладаг охиноо автобусны буудлаас тосч авдаг юм л да. Тэр өдөр ч мөн адил охиноо тосч авахаар 22 цаг өнгөрч яхад гэрээсээ гарсан юм. Тэгээд 23 цагийн үед автобусны буудлаас охиноо тосч аваад гэрлөөгөө явж байтал Баатрийн гэр гадна талаасаа бөөн улаан гал авалцсан шатаж байлаа. Тэр даруй ойролцоох цэцэрлөөрөө гүйжчихэд манайчийн уцаар гал команд дуудтал дорхонол хэдхэн минутын дараа ирсэн боловч гэр нь галын машин ирэхээс өмнө 5-аас 10 минутын дотор дорхоноо шатчихсан. Юу ч үлдээгүй шатсан да хэмээсэн байна. Харин хохирогч айлын хажуу хавирганы айлуудаас орж гэрчийн мэдүүлэг автал Баатрих хашаандаа гүйдэг уяатай айхтар зуудаг нохоотой айл байсан. Хамгийн гол нь зуудаг нохоог нь хориулахгүйгээр тэдний гэрт гадны ямар ч хүн орж чаддгүй байсан хэмээн нэг биш хүн хэлсэн байна. Ялангуяа хажуу хашааны айлын хүн гэр шатсан тэр үдэш тэдний хашаанд нохоо боргох хуцах ямар ч чимээ гараагүй дээ гэж хэлсэн нь маш сэжигтэй байжээ. Энэ мэтээр асуу суурсаар байтал тэр шөнө Баатринд гаднаас нэг зочин ирж гонсон болох нь тодорхой болсон байна. Тэр хүнийг хаанхын хэн болохыг нь шалгаж тогтоотол Баатрийн эхнэртэй нууц амргийн холбоотой байсан болох нь батлагдсааж.
Энэ байдал дүгнэлт хийгээд үзэхэд яа харахгүй ир юм хоёрын явдалд өшрөхсөн хүн гал тавьсан байж мэдэх юм гэсэн бодтой тамга гарч ирсэн байна. Харин энэ таамгаар бол мэдээж хамгийн түрүүнд гэрийн эзэн Баатрийг сэжиглэж таарна. Гэвч тухайн үед гэрийн эзэн хаана байсан бэ гэдгийг судалгаа хийтэл тэр хэрэг гардаг үед Баян хонгор аймагт ажиллаар явж байсан нь тогтоогдсон байна. Нэгэнт Баатар буруугүй бол хэн байх вэ гэж гайхширсан байцаагч нар хонцсыг чадах гэсэн хүн байв уу гэж судалтал нотлох баримт болцсонгүй. Харин энэ үед эрүүгийн төлөөлөгч хуйг хэргийн газрын дүрслэлийг дахин сөхөж байгаад гал гарсны маргааш өглөө гэрийн буурин дээр тэр хавийнхан бүгдээрээ шахуу цугларан хэрэгт дурлаж байсныг энд цугласан хүмүүс бүгд бие биенээ таних ядчил нэг нэгнийхээ зүсийг үзсэн хүмүүс гэдгийг онцгойлон сонирхжээ. Юмыг яаж мэдэх вэ? Гал тавьсан хүн энэ хүмүүсийн дунд байсан ч юм билүү гэж бодсон төлөөлөгч хуйг дахин тэр хавийнхантай уулзаж тухайн үед хэргийн газарт ирсэн хүмүүс ямар байдалтай байсан, сэжигтэй гэмээр үйлдэл зүйлж байсан хүн байсан уу гэдгийг тодруулахар болсон нь хэргийн учрыг атгаж авсан зөв сэжүүр болсон байна. Яасан бэ гэхээр хэргийн газар цугларсан хүмүүсээс тэр үед сэжигтэй гэмээр хүн байсан уу гэж асуухад олон хүн нэг амхан малгайтай хар дээлтэй Монгол гуталтай үл таних хүн сонирхоод зогсож байсан хэмээн хэлсэн юмсан ч. Ялангуяа хохирогчийн хөр шайлын авгаа тэр танихгүй өнгөн малгайтай хүнийг хачин муухай харцтай байсан. Санамсаргүй таарч харж зогссон юм болов уу гэтэл тэр хүн шатсан гэрийн дотор үнс осон цогцснуудыг маш нухацтай ширтээд байсан болохоор би их гайхаж байсан. Дахин тэнд харагдаагүй орсороггүй алга болсон гэж хариулсан байна. Хуйг энэ хэн байж болох вэ гэж хохирогч Баатартай уулзаж ярилцвал тэр дуугүй л толгоос ихсэрсэн байна. Гэхдээ тэр хүний гадарлаж байж болох байдал нүүр царайнд нь илэрсэн бөгөөд нуух гэж хичээж байгаа нь ажиглагджээ. Жохом эндээс хэргийн учир тайлагдана гэдгийг гэрхай ажигласан мөрдөн байцаагч Баатар тэр хүнийг таньдаг бол яагаад нуугаад байна гэдгийг шалтгааныг олохын тулд Баатар гэрэн шатах үед ямар ажиллаар хинтээ Баян хонгор аймаг руу явсныг сонирхтол Баян хонгор аймаг орж өвлийн ичээ авахаар Баатрын гэрт нь түр амьдарч байсан Туяа гэгч эмэгтэйтэй явсан болох нь тогтоогджээ. Уг нь энгийн нүдээр үзэхэд энэнд гайхаж ирэлцэх явдал байхгүй боловч мөрдөгчийн нүдээр бол энэ явдал ихэд сонирхолтой байв. Энэ хүүхэн нөхрийнхэн танил юм бол эхнэр нь яагаад гэртээ байх вэ? Арай энэ хүүхэнтэй холбоотой хүмүүс энэ айлыг голомтоор нь үнс болгосон юм биш байхаа гэж үзээд хэрэг дээр ажиллаж байгаа бусаддаа хэлсэн бөгөөд бүгд энэ саллыг сонирхож дэмжижээ. Тэгтэлж Баатрын ажлын газрынхан Туяа Баатар хоёр зүгээргүй болохыг батлаад өгсөн байна. Бүр салж хагцдаггүй амаргууд гэсэн мэдээлэл гарч ирсэн бөгөөд цагдаа нар энэ хоёр амьдран суухын тулд Баатрын гэр бүлийг золиосонд хайжээ гэдэг дүгнэлтийн нотлох баримт бүрдүүлэн ажилдаа ортол бас нэг хачирхалтай мэдээлэл олсон байна. Баатрын гэр шатснаас хойш Туяа Баатар хоёр ямар ч холбоогүй болж Туяа өөр хүнтэй сууж орох орондоо болоод сураггүй алга болсон явдлаа. Гайхсан цагдаа Туяагийн урдын амьдралыг ухаж үзтэл тэр хүүхэн анх хөдөөнөөс орж ирээд сүрэн гихчтэй амьдарч байгаад салаад Баатрынд амьдрах болсон. Харин хуучин нөхөр нь Баатартай хамт ажиллаж байсан болох нь тодроод ирж. Орооцолцсон утар шиг идэрсэн энэ хэргийн үзүүр сүрэн байж болох юмаа гэсэн таамаглал төвшүүлсэн цагдаа нар дүрэн гихч одоо хаана ажиллаж амьдарч байгааг олох ажил гарчээ. Урд өмнө энэ хэрэг дээр ажиллаж байсан хүмүүс сүрэнг байцаагаагүй байлаа. Хуйг хотын бүх дүүрэг хороодоор 20 гаруй хоног явсны эцэст арай хийм байж ирж байсан хүн олж ажиллаж буй газар оршин сууж буй хаягийг нь тогтоожээ. Гэвч тэр сүрэнг шууд дуудан байцаасангүй. Хэдэн сарын турш тандан судалсны үр дүнд сүрэн нь өмнө нь танхаа хэрэгээр ял эдэлж байсан бас өвлийн уйлралд үнгэн л овоз өмсдөг болохыг нь олж тогтоосон байна. Мөн арх их удад арх уусан үедээ агсам тавь зодтолддог нилээн шазруу хилэмгээ доломгоо нэгэн байж. Гэхдээ тэр 2 жилийн өмнө авгаа авч охинтой босон төдийгүй хэнийг нэг илүү хараад байх юмгүй жигтэйхэн хангалуун амьдралтай нэгэн байв. Түүнийг ямар аргаар
гэр бүлээ тижээдэг, мөн дээрх галын хэрэгтэй ямар байдлаар холбоотой болохыг олж тогтооно гэдэг толгой гашлахсан асуудал болсон учраас сүрэнгийн хашаанд ганц биеэр амьдардаг өвгөнийг зориуд хүн суулгаж сүрэнг тандуулах ажил зохион байгуулжээ. Цагдаагийн албанд ороод удаагүй байсан залуухан мөрдөн байцаагч өвгөний суусан өдрөө шахуу сүрэнтэй танилцсан, амьдрах гэж ядаж явах хүний дүр эсгсэн бөгөөд айжмаар мөнгө зээлж өгөлцөж авалцсан итгэлийг нь олж аваад нийлж архичдаг болж. Архитаж аваад сүрэн 2 удаа гудамжинд тасаж унахад цагдаа залуу үүрч дүрэн авчирснаар буурч итгэлийг нь олон ах トゥ болтлоо дооцсонсжээ. Харин энэ үеэр нэг авгаа мотоциклийн мөнгө нэхэж өдөр болгон шахам эрт нэрдэг болж. Сүрэн тэр авгаад мөнгө өгнө яг маргааш гэж нэлээд олон өдөр чирэгдүүлсэн бөгөөд энэ асуудлаар нь халахвчлан хуйг сүрэнг дуудан шалгаж гисэн байна. Харин ингээх явцдаа туяа хүүхэн Баатар хоёртой ямар холбоотой болохыг асууж тодруулаад гал тавьсан хэргийг шууд тулгсан байна. Сүрэн хэдийгээр энэ хэргийг хүлээхгүй байсан ч гэрийг нь шалгахад хар үнгэн ловоцч гарч ирэн яахааргүй байдалд оруулсан байна. Сүрэн яагаад гал тавьсан шалтгаанаа тайлбарлахдаа эхнэрийг нь салгаж нүхтсэн Баатарт өшөрхөн гэрийг нь гатнаас нь галдан шатаасан. Даанч тэр үед хэргийн эзэн хингэргийн тохор болсон гимтэн хоёр байгаагүй гимгүү 6 хүн хилмигдэн амь насаараа хохирсон. Үүнд л жаахан харамсаад байгаа юм хэмээн хэнэгч үгүй хэлсэн аж. Энэ хэргийн учрыг илрүүлэхээр цагдаагийн олон ажилтан нойр хоолойхаас ч ухаанаа уралдуулсан бөгөөд хэрэг хизээж хуучирдаггүй гэдгийг энэ явдал харуулсан юм. За баярлалаа. Энд хүргээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Дараагийнхаа дугаараар иргэн байрт харуулцгаая.